Та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. За ингээд ээлжид санаа оноо зөвлөмжөө хүргэе. За ингээд Монгол улсыг бол хэрхэн яаж хөгжүүлэх вэ? Бид яаж хөгжих вэ гэх мэт янз бүрийн гарц гаргалгааг бол 1990 оноос хойш маш олон хүмүүс ярьж байгаа. За миний хувьд бол Монгол улсын хөгжилд нэмэр болох үүднээс нэг дараах 5 чиглэлд анхаарч үзвэл ямар вэ гэдэг санаагаа илэрхийлье. За нэгдүгürt Монгол өв соёл. За хоёрт нь болохоор зэрэг Монголын түүх, гуравт нь Монголын археолог, дөрөвдүгürt Монголын палеонтолог, тавт нь нүүдлийн мал аж ахуй гэнэ. За хамгийн ихний Монгол өв соёл гэдэгт бол энэ Монгол өв соёл гэдэг бол ерөөсөн маш өргөн хүрээтэй ойлголт. Маш их зүйл дотор нь багтж байгаа. За эндээс Монгол өв соёл дэлхийд гарч байгаа нэг ганц хоёр жишээ л хэлье. За нэгдүгürt энэ С Дулан багшийн бичсэн Хөмөргөн гурвалжин гээд бүжгэн жүжиг байгаа. Өөрөөр хэлбэл ерөөсөө нэг хадан дээрх зурагнаас санаа аваад хадны зургийг ойлгож мэдрээд бүжгэн жүжигийн хад сомнолыг бичсэн байгаа. Энэ бүжиг маань бүр Нүүбийн байранд тоглогдсон байдаг. За дараа нь Хүү амтлаг гээд дэлхийд нэрээ гаргаж байна. За энэ бол бас л Монгол өв соёлын нэг ихэнх хэсэг дэлхийд гарч байна. За эндээс харахад бол ерөөсөө Монгол өв соёл дэлхийд гарахад дэлхийн брэнд болж олон улсад хүрэхэд бол асар их нөөц байна. Бид гол нөөц боломжоо ашиглаж чадахгүй байна уу даа л гэж харж байна. За дараагийн жишээ Монголын түүх байгаа. За Монгол улс бол маш их хүчирхэг, хүчтэй, түүхтэй, соёлтой, улбаатай, хүн төрлөختөнд гүн гүнзгий мөрөө үлдээсэн байдаг. За Монгол улс шиг юм дэлхийд 5 эзэнт гүрэн байгуулсан улс орн бол их ховор. За Ил хаант улс, Алтан ордны улс, Цагаатайн хаант улс, Юан гүрэн, их Монголын эзэнт гүрэн гэсэн 5 супер гүрнийг байгуулсан улс бол Монголоос өөр бол ховор. За эдгээр 5 их эзэнт гүрний түүх соёлын талаарх судалгаа бол хийгдэж байгаа. Бид энэ 5 эзэнт гүрнийг одоо бүрэн гүйцэд сайн судлаагүй л явж байгаа. Шинээр материалууд нэмэгдэж гарч ирж байгаа. За энэ 5 их гүрнийхээ түүхээр бол төрөл бүрийн кинонууд хийж болж байна. Ном гаргаж болж байна. Комиксууд хийж болж байна. Анимашн буюу хүүхэлдэйн кино байдлаар хийж болж байна. Иймэрхүү бүтээлүүд гаргаад англи хэл дээр хөрвүүлээд дэлхийн зах зээлд бол хүрэх боломж бол бүрэн байна. За өнөөдөр бол ямар ч тийм эзэнт гүрэн байгуулж байгаагүй улс орнууд одоо бидний наазах нь Солонгос улс бол түүхэндээ ер нь дандаа л бусад улс оронд эзэслэгдэж явж исэн улс орн маш их хүчирхэг түүхтэй улс байсан мэтэр төрөл бүрийн кино контентуудыг хийж байгааг бол та бид бэлхнээ харж байгаа. За дараа нь Монголын археолог. За археолог буюу эртний идэлэл гэдэг бол ерөөсөө Монголд бол маш их байдаг. Харамсалтай нь археологийн эд зүйлсийг бол хулгайд алдах, тонон дээрэмдэх зэрэг зохисгүй үзэгдэл бол манад гардаг. За Оросын эрдэмтэн судлаач Петр Кузьмич Козлов гэж хүний хэлсэн үг байгаа. Дэлхийн түүхэнд хөрсөн дээрээ болон хөрснөөхөө дор ийм их баялагтай, өв соёлтой улс орн Монголоос өөр байхгүй байх гэж хэлсэн байдаг.
Энэ бол тэр хүн үнэхээр манай өв соёл археологийн дурсгалуудыг судлаад өөрөө ирэхгүй дуу алдаж хэлсэн байдаг. За манайд харин өнөөдрийн нөхцөл байдалд бол археологийн бие даасан сайхан музейч байхгүй байгаа. Энэ их тааламжгүй зүйл байгаа. Уг нь бол ингэж их археологийн дурсгалтай улс орн бол археологийн том музейнуудыг бол ерөөсөө аймаг болгонд байгуулахад багтахаар хэмжээний археологийн өв соёлууд бол зөндөө байна. За дараа нь Монгол улсын палеонтологийн салбар. За палеонтолог буюу энэ газрын хурдас, сардаст үлдсэн эртний амьтдын чулуужсан яс өндөг гэх мэт ургамал гэх мэт зүйлсээр бол Монгол орн бол нэм баялаг. За үндсэндээ Америкийн нэгдсэн улсын байгалийн түүхийн музей нэлээдгүй их олдурууд нь бол 1910-аас 20-ад оны үед Монголд аялж Монголын говьоос олсон үлэг гурвлууд бол эзэлж байдаг. За Рой Чепмен Эндрюс бол Монголын говьоос бол анх удаа үлэг гурвлын яс олоод тэр байтугай үлэг гурвл бол өндгөлдөг юм байна. Нэг дороо бөөнөр 10-20 орн өндгийг олж байсан. Олоод Америк руу авч явсан тийм түүх бол байдаг. За өнөөдрийн байдлаар бол дэлхийд дээр нэг 400 гаруй төрлийн үлэг гурвлийн олдор олдчоод байгаагаас зөвхөн 80 гаруй хувь нь Монгол улсаас, Монголын газар нутгаас тэр дундаа Монголын говьоос олдсон байдаг. Энэ бол Монгол улс бол Азийн үлэг гурвлийн өлгийн нутаг, Азийн үлэг гурвлийн их нутаг нийслэл юм аа гэсэн нэрийг хүртэл олох хэмжээнд олдсон олдорууд байдаг. За ердөө нэг 2-3 жилийн өмнө л Тарбазавар, Батар хэмээх үлэг гурвлийн ганцхан ясал гэхэд $1 сая Америкт дуудлага худалдаанд худалдагдах гэж байсныг Монгол улс өөрийнхөө эх оронд эргүүлээ авч чадсан байдаг. Тэгэхээр энэ палеонтологийн чиглэлээр бол Монгол улс бол маш их баялаг олдортой улс. Бөгөөд бид үүнийг харин мөнгө олгож эдийн засгийн чадамжаа дээшлүүлэх хэрэгтэй байна. За дараа нь 5 дахь нь бол Монгол улсын нүүдлийн мал аж ахуй. Үндсэндээ бол нүүдлийн мал аж ахуй, нүүдлийн соёл, иргэншил гэдэг бол зөв ашиглаж чадвал энэ бол маш их мөнгө олох их уурхай болж байгаа. Энэ бол тэр чигээрээ био нууц, өөрөөр хэлбэл биотехнологийн ариун их баялгаа л гэсэн үг. Өнөөдөр бол мал аж ахуйн салбараас бол төрөл бүрийн эм тан үйлдвэрлэдэг, гоо сайхны бүтээгдэхүүн, хүнс, арьс ширэн эдлэл болон нано технологийн салбарын үр дүнд төрөл бүрийн хүний эрүүл мэндэд хэрэгцээтэй бэлтгэлүүдийг гарган авч байна. Нэг жишээ хэлэхэд өвөр Монголд бол өнөөдөр бол эдшин хэрэглэх нэг сайн өхөр бол 10 сая төгрөг, Монгол мөнгөөр бол 10 сая төгрөг байгаад нэг адуу бол 4 сая төгрөгний үн хүрч байх жишээтэй. Гэтэл бол бид энэ нөөц боломж болон болцоогоо маш их дутуу ашиглаж байна. Бидэнд эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулах боломжууд бол их байна. За ингээд анхааран сонссон та бүхэндээ баярлалаа.